За сайн байна уу та? Сайн байна уу? Одоо анимашн найруулагчаар Японд хурж ирээл тэгээд суралцаал явчихна. Тэгээд зохиолч ерөнхийдөө ийм мэрэгчлээ хүмүүс ерөнхийдөө философийн уран зохиол ном ер нь уншихгүй бол ерөөсө болтгоо юм байл л дээ. Тэгээл яг угаасаа ном чи яг энэ мэрэгчлэлтэй холбоотой болгож гисэн болохоор гээл ирэхэд Харин одоо тэ. би ерөнхийдөө бодоод идэв дээр одоо дээр үеийн Леонардо да Винчи, Микеланжело гэдэг чинь баг автор номнуудтай л байдаг гэсэн юм байна шүү дээ. Тэ, ер нь бол Леонардо да Винчи бол маш их боловсралтай байсан. Тийм, маш их ном уншдаг, маш их боловсралтай. Ер нь бол манад бол урлагийн хүнд боловсрал мэдлэг хэрэггүй гэдээ буруу юм яриад байдаг байхгүй юу? Аа. Хамгийн их боловсрал хэрэгтэй байхгүй юу? Тийм. Хамгийн их ном уншиж, хамгийн их мэдлэгтэй болж ижил бүтээл гарна гэхээс биш гарахгүй шүү дээ. Аа. Тий, одоо Оросын Достоевский бол философийн номнуудыг бол бүгдийг нь уншсан. Толстой бүгдийг уншсан. За Германы зохиолчд бол тэргүй философи, уран зохиол хоёрын дунд хүртэл яваад идэг штэ. Одоо тэр Гётег бол нэг талдаа философч гэж ярьдаг штэ. Шиллерийн тэрг бол нэг талдаа философч, нөгөө талдаа зохиолч гэд хосолж явдаг. За эртний том одоо тэр философчд энэ энтхэгийн том философчд бол маш их яруу найраг маягаар номнуудаа бичдэг байсан. Тэ? Яг яруу найргууд тий. За хятадууд болохоор мэдээж маш их одоо зохиолчтой, философчтой тэр ч байтугай хятадын философчд бол төрийн онолд бичсэн байдаг ч тий. Тий. За юу руу болоод ирэхээр Перс, Араб бол тэргүү уран зохиол, философийн арт түмэн тий хүндрэлтний эртний одоо философи. Тэгэл бид нар мэдэн шүү дээ математик, алгебра, алхими, шими гэл тэ медицин эдгээр чинь бүгд арабын философоос гаралтай шүү дээ. Өнөөдрийн одоо бидний мэс засал, анагаах ухаан, математик, физик, одон орон эдгээр чинь бол эхлэл нь арабын философод явж байгаа шүү дээ. Перс арабын. Сүүлд Европ руу очихгүй юу? Тэгээ Европоос тойроод Японд очиод Энэ нэг одоо таны ард байгаа Тагор гингүүд бас ерөнхийдөө нэг санскрит хэлээснээс ер нь бүр уншиж одоо явдаг гэсэн гэдэг нэг эртний хэлээсээ тий. Тэгээд маш их яруу найраг хэлбэрээр бичдэг. Тэг би одоо номон дээр сууж байгаа номыг орчуулахад тий яруу найраг дээр нь герман хэлнээс тий. Тэр нь бол яг энэ хойцолд байгаа нь бол нөгөө нэг Экбал гэдэг араб перс гаралтай философч. За нөгөө герман нь бол яг энэ бол нөгөө хин явж байгаа шүү дээ. Карл Маркс. За Карл Марксыг би германаар бол одоо хангалттай уншсан. Тэгээд манифестес гэсэлэл капитал хүртэл. Та ерөөдөө нэг оюутан байх цаг хугацаанд дээр нэлийн уншиж дуусгасан байгаа шүү дээ. Тэгээд нэг номыг одоо ерөөдөө хэдэн хоног барайл дуусгачихдаг байсан. Ер нь тэр үедээ. Яг тэр би ч одоо тэр үе чинь тэр одоо ямар интернет гар утас гэж байсан биш. Тийм номын санд суу тэгээд номтой нэг тэгж хурдан дуусгах гэж нэг уншдаг байсан л та. Тэгжэл явандаа нэг тэгж жаад нэг ном дуусдаг. Тэр үе чинь нэг тийм нэг одоо ч нэг юм нэг уралдааны үе эхэлчихлээ шүү дээ. Тэ? Заавал одоо сарын дотор тэгсэн, 3 сард тэгсэн, жилд 10 ном уншсан энэ гэл тэ. Заавал ингээл нэг тоогоор хөвцөлдөөл, заавал нэг тэгэх ёстой гэсэн ийм нэг уралдаан явагдаад ш. Тэгвэл би тэгвэл чи 5 ном уншдаг юм. Би бол 6 ном уншдаг гэж заавал нэгнийхээ дээр илүү гарах гэдэл. Тэг миний залуу үе оюутан үед чинь тийм нэг уралдаанууд ерөөсөй байгаагүй байхгүй юу. Тэгэхээр их тайван байсан. Ерөнхийдөө стресс багтаа аягүй тайван юм уншаал. Тэгэл гол нь бид нар чинь бол Монгол орн чинь бол яг одоо социализмаас л эхэлж 1940-од оноос эхэлж л хүн төрөлхтний мэдлэг боловсрол, уран зохиол одоо юу гэдгийг шинжлэх ухаан боловсрол тэр бүхтэй чинь 40-од оноос л анх удаага танилцлаа шүү дээ. Анх удаага. Тийм. Тэгээ нэг 40-оос оноо хойш л нэг 50-60-аад оны үед эхний сэхэтнүүд нь гарч ирсэн. Тэрний дараа 70-80-аад оны үед 2 дахь, 3 дахь үеийн сэхэтнүүд гарч ирсэн. Би ч нь бол социалист Монголын нэг 3 дахь үеийн сэхэтэн шүү дээ. Одоо миний дараагийн генерац одоо та нарын генерац чинь болоод та нарын үеийн чинь одоо 4 дахь үеийнхэн болж явж байгаа байхгүй юу? Одоо бараг 2000 онд төрөөд эхлэхээр 5 дахь үе болчих гээд шүү дээ.
Ийм л одоо бидний л ердөө нэг 4-5хан үеийнхний л нэг 80 жилийн л түүхтэй шүү дээ. Бид нар ч өөр биднээс ямарч түүх юу ч байхгүй шүү дээ. Энэ одоо нэг таны саяны хэлсэн одоо ерөөхдөө ингээ нийгэмчигээ 50 байхаа болц ингээд уралдааны машин одоо уралдааны морь шиг л одоо ерөөхдөө хүн болгоо ингэж амьдарч байгаа гэд тэрэн дээр ерөөхдөө бас нэг хүн амны ихсэж байгаатай холбоотой болоо бас нэг харилцаа холбоо өдр гэд тэр чи одоо нэг дэлхий даяарчлагдсан болохоор одоо тийм хордон байхаас өөр аргагүй болчиход байгаа юм шүү. Таны бодлоор одоо юу гэж харин яг уу тэр хурдан чи өөрөө юу л байхгүй да. Одоо нөгөө юу гэдэг нөгөө юм хийж амжуулж байгаагийн хурдан биш байхгүй юу? Тэ? Нөгөө хурдан мэдээллүүд шинжлэгдээд байна шүү дээ. Тэгээд тэр хурдан өөрчлөгдөж шинжлэгдэж байгаа одоо мэдээ. Өнөөдөр одоо чи тэр ингээд сууж байхад мэдээнүүд чинь шин мэдээнүүд гараад байгаа шүү дээ. Тэ? Тэглээгээд тэр их мэдээллүүд биднэрт тийм хэрэгтэй биш байхгүй юу? Бид нар мэдээллээс хоцорлоо гэд хоцорч байгаа юм биш байхгүй юу? Тэр нөгөө нэг мэдрэмж гэдэг юм уу? Тэр их сэтгэлийн хөдөлгөөнүүд чинь бидрийг тайван байхгүй байгаа байхгүй юу? Тэ гар утсааны харах гайдал. Гар утсаа би одоо ингээл харлаа шүү дээ. Мессеж ирээгүй л биш шүү дээ. Тэгтэл ингээл ирээл нэгнээс хоцорчих гээд байгаа юм шиг. Тийм одоо Facebook руу, Instagram руу хаашаа чи ингээл орлоо 100 зургнууд гарч ирээл. Тэгэд би тэрийг заавал харах албагүй шүү дээ. Тэгэд энэ зургнууд өөрчлөгдөд байгаа. Мэдээнүүд ингээд өөрчлөгдөд байгаагаа хөгжил явж байна. Юм ста хурдтай явж байна гэж буруу тайлбарлаад байгаа байхгүй юу? Яг үнэхээр биднэрт яг хэрэгтэй мэдээллүүд, яг надад одоо хэрэгтэй мэдээллүүд болвол тийм үү? Тийм ч биш шүү дээ. Би ч өөрөө мэдээлэл өөрөө номнуудаа хараад дэлхий дээр ямар номнууд гарч байна вэ? Ямар философийн ярьцлага явуулж байна вэ? Тэр чинь дор нь өөрөө орж харцгаал тэгэл буцаал унтраачж байгаа шүү дээ. Тэрс би одоо залгаатай зогсоо зайгүй тийм үү? Гарч байгаа ном болгоныг сонирхоод л ярьцлага өгж байгаа хүн болгоныг сонирхоод л юмнаас нэг хоцорчихгүй юмсан гэсэн ийм нэг бидний сэтгэл зүйн энэ асуудал чинь л баллаад байгаа байхгүй юу? Одоо ингээ сэтгэл судлаачийн хэлсэн хүн байдаг ш нэг Карл Юнг ер нь амьдралыг жинхнээсээ бол 40 наснаас эхэлдэг гэдэг. Тий 40 би бол яг Монгол хүнийг бол би нэлээд хойшлуулж байгаа шүү дээ. Тий нэг 55-аас ч юм уу. Тий 55 ер нь монгол хүн бол нэг 55-60-50-аас л нэг жоох ухаан орж эхэлж байгаа байхгүй юу? Амьдрал руу орж ирж байгаа байхгүй юу? Яг бол монгол хүн чинь нэг өөрийгөө хөгжүүлэх тийм боломж бололцоо ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо номын санд суугаад нэг сар номын санд суугаад сайхан мэдлэгтэй болохоор тийм номнууд номын санд байхгүй шүү дээ. Одоо танаа Японы нэг жишээ байхгүй юу? Дээр үед нэг ерөнхий сайд байсан баха. 4-р ангидаа билүү 5-р ангидаа нэг ээж аав мөнгө байхгүй. Тэгээ сургуулаасаа гарцсан. Ажил хийж мөнгө олох гээд ээж аавдаа туслах гээд. Тэгээд дараа нь 18-9 хүрээд 6-7 жилийн дараа мөнгөтэй болоод боломжтой болонгууд л номын санд Японы номын санд суудсан гэж байгаа. Одоо тэр чинь нэг аутодидакт гэдэг шүү дээ. Автодидакт. Тэгээд номын санд суусаар байгаа нөхөж сайхан номнуудыг уншсаар байгаа өөрийгөө боловсролтой болгоцсон байхгүй. Монголд чинь тэр Японы чинь дуурайгаад сургуулиасаа гарсан нөхдөд зөндөө байгаа байхгүй. Энэ сургуулиасаа гарчвал мундаг болчих юм байна гээд. Тэгээд манайд сургуулиасаа гараад номынсан байх, унших ном байхгүй шүү дээ. Ямар ном унших юм? Монгол хэл дээр ном байхгүй шүү дээ. За нэг хэдэн орчуулгын ном байгаа. Тэр нь дандаа боловсролгүй чадваргүй хүмүүс орчуулж хайчихсан. Тэгэхээр Монгол оронд бол хүн хөгжих боломж их байна. Тэгэхээр интернет рүү л орж одоо нэг жоохон хөгжил ирлээ шүү дээ. Тэгэхээр интернет рүү орж ирээд хөгжих гэхээр асуудал юу байдаг вэ гэвэл нөгөө Монгол англи хэлний толь үчиг байхгүй шүү дээ. Яг л тэр толь үчгүүд чинь зөвхөн материаллык эд зүйлээр л орчуулгууд байдаг байхгүй. Гэтэл одоо ямар толь үчиг дутагдаад байгаа вэ гэвэл
тийм үү? Абстракт үгнүүдийн, оюуны үгнүүдийн төлөвч дутагдаад байна шүү дээ. Тий, одоо жишээлбэл энд миний чи мэдэн шүү дээ 3 ингээл ном байна шүү дээ. Энд чинь дээр нь world гिचгсэн, дараа нь thought гिचгсэн, дараа нь knowledge гिचгсэн. Энэ гурав чинь гуруулаа абстракт шүү дээ. За одоо энийг монголоор юу гэж орчуулах вэ? ертөнц бодол одоо мэдлэг юм тий. Яг монгол дээр бол ингээд одоо орчуулж байгаа шүү дээ. За одоо тэгээ мэдлэгээ цаашруулан тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Энд ч одоо мэдлэгийг бичих гээд тийм үү? 100-аар тооц биччихсэн байна шүү дээ. Юуг яг мэдлэг гэдэг байгаа юм. За дараа нь бодол гэдгийг юу бодол гэж хэлээд байгаа юм. Дахиад 100 утас биш шүү дээ. Бодол гэдэг чинь зөвхөн үг биш аахгүй. Тиймээс бид нар чинь ийм асуудалд орчод байна шүү дээ. Бодол гэдэг үгийг л мэдчихвэл мэддэг гэж бодоод байна шүү дээ өөрийгөө. За танаа одоо Япон хэлэн дээр чинь бодол гэдэг нэг ганц байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ханзыгаа тайлбарласан өчнөө ном байгаа шүү дээ. Мэдлэг гэдгсэн нэг ханз байгаа да. Гоё ханз байгаа мэдлэг гэдэг. За одоо тэр мэдлэгийг тайлбарласан өчнөө юм байгаа шүү дээ. Тий. Айгуу бол ханз хятад Япон хэл дээр knowledge гэсэн шууд айгуу авч хэрэглэж байгаа баг. Science энтрийг шууд авч хэрэглэдэг шүү дээ. Энэ бол Японч айгуу айхтар шүү дээ. Гадны үгийг яг тэр чигээр нь ингээд аваад хэрэглээ явчихдаг шүү дээ. Тэр чинь айгуу зүг багхгүй юу? Тий. Бид нар ч бод банана гэсэн жимс ороод ирэхээр гайдлыгээл орчуулчихдаг хүмүүс шүү дээ. За тэгээд эсвэл одоо spirit гэсэн их чухал үг байна шүү дээ. Abstract spirit. Би одоо амин сүнс тийм үү ухаан энэтэй айгүй холбоотой үг. Тэнгүүл тэр чинь сүнсгээл орчуулж байгаа шүү дээ. Сүнс биш шүү дээ. Ghost-ийг бас дахиад сүнс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь олон зуун хуудас ном уншиж ойлгох ёстой ойлголтууд шүү дээ. Тэрмээс наад Японууд чинь маш их даруухан байдаг чи аргагүй байхгүй юу? Яг маш их унших ном, маш их мэдлэг Японоор биччихсэн байх шүү дээ. Монгол ч тийм байхгүй. Монгол хүн чинь 10 жилээ төгсөөл өнгөрөөд эхэлдэг байхгүй юу? Тэгэл болоо. Тэгээд нэг их сургууль руу юм уу энэ шүтээс рүү юм уу анаах руу нэг орлоо нэг 4 жил болоо 5 жил боллоо. Тэгэл мундаг болчихдог байхгүй юу? Яг өдрий чинь толгоогоо өвтгөж тийм үү? Өдөр сараар унших тэр номнууд байхгүй юм чинь. Монгол орч номгүй орно шүү дээ. Одоо бид чинь 40-од оноос л эхэлсэн байхгүй юу? Тэгээд социализмын үеийн анхны нөгөө нэг сэгэднүүд чинь жоох орчуулж эхэлсэн. Тэгээд дийлээгөө толгой нь өрөхгүй шүү дээ. За одоо Маркс гэдэг чинь 150 жилийн өмнөх философи номнуудаа бичсэн. 150 жилийн өмнө герман хэл дээр тэр номнуудыг уншиж ирсэн биш шүү дээ. Бид нар 150 жилийн өмнө эсгэг эртудрал гэж бичсэн шүү дээ. Морь унаал, морь уралдаал. Өнөөдөр ялгаагүй шүү дээ. Манай мундаг том улс төрчид морь унаал байж, морь уяал байж шүү дээ. Ямар ч хөгжил явагдахгүй шүү дээ. Түн чи хурдтай хөгжил гэдэг хэлээ шүү дээ. Монголд ямар ч хөгжилгүй шүү дээ. Одоо энд гандан байна. Тэгэл битүү мухарсах шүү дээ. Тийм одоо нэг хүн нас орлоо ганданд ерөөсөө тэгэл хитэн төгрөг өгөөл ном уншуулад байдаг шүү дээ. Хойноос нь. Японд хүн нас урахаар яад мэдэхгүй. Тэгж их мөнгө төлж ном уншуулдаг хойноос нь. Алтан хайрцаг нээлгэнэ гэдэл. Тэ. Тэгээд бид нар чинь 10 жилийн сургууль хүүхдүүдийг чинь өнгөрөөгоод олимпиадууд зохиогоод олимпиадад төрүүлээд. Японы 10 жилийн сургуулиудад тэгж олимпиадууд байна. Олимпиадад төрүүлээд алтан медаль аваад ийм их медаль зүрдсэн сууж байгаа шүү дээ Монгол хүүхдүүд чинь. Тэ. Тэгэхээр бид нар чинь яагаад чивтер ингэж ярилцаад байгаа. Би яагаад өөр залуучуудтай ингэж подкаст тэгээд ярилцаад байгаа. Яг бид нар чи одоо бүх юмаа эргэж нэг бодохгүй болохоо хэлсэн байхгүй. Түрүүн одоо бодол гэж байна шүү дээ. Тэгээд бодлосоо дараа нь мэдлэг рүү шилжих хэрэгтэй. Тий. Тэгэхгүйгээр бид нар чинь энэ орж одоо тэгэл ингээл морь уралдуулаад байгаад их юм уу? Япон солонгос Америкаас жуулчид ирэхэд тэднэрт бид нар номаад нүүдэлчин арт түмэн гэж танилцуулчаал. Нөгөөд бол нь болохоор биднийг эдгээр чи энэ нүүдэлчин мал хариулдаг ямар ч орчин юм байхгүй, ном зам байхгүй. Тий, философч бол байхгүй байх л гэж байгаа шүү дээ. Уран зохиол чинь урлагийн их гой салбар шүү дээ. Уран зохиол урлагийн салбар биш гэдэг.
жинхэнэ урлагийн салбар. Тийм ямар гоё үхлийг биднес гэж ой гар уучлаа соён гэвэл жинхэнэ урлагийг хүмүүс хайж манууд бол дандаа философи гэдэг шүү дээ. Философиор маань гэж байна шүү дээ. Юу нэг өнцгөл өөрөө философоос гарсан. Философч болохоор ингэ зөвхөн байсчихсан. Яг тэр сэдвээр нь яг тэр хүний авторынхаа байгаа болдгоо. Философч жоохон айгу барилдал. Литературлуу би яагаад ингэ над тийшээ орбод цухтагаад байдаг вэ? Философик гоёор амьдралаар гоё илэрхийлж ярьж байгаа. Философи онцгой хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн нэгтэй зохиолчд маш их гарч ирж байгаа. Бонд, Лонгос, нэгтэй зохиолчд маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж нэгтэй зохиолчд. Тэгээд уран зохиол ер нь эмгтээлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмгтэй зохиолчийн. За энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөр шиг. Бэсваг эмгтэй зохиолч юм гэсэн юм. За энэ болохоор Бан гэдэг эмгтэй мөнгөсөн тал. Энэ ядууд эмгтэй. Хоёлаа ахнууд маш их номууд үзсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японогийн баяр ёслол масктай. Тийм л асуудлууд байгаа байхгүй. Тэгээ тэрийг л ингээд чамайг бас Япон талаасаа Японд одоо байдаг монголчуудад бас яах холбогдох янз бүрийн ярилцлагууд өрнүүлэх. Тэр дөрөв бид нар ингээд Монгол улсын иргэн Монгол орныхаа төлөөл байгаа юм чинь энэ улсыг бас нэг арай нэг жоохон зөв зам руу явахад нь тусдын болох ёстой шүү дээ. Тэгээд одоо хурж ирээл тийм үү гадаад оронд мөнгө олж ажил хийж бага мөнгө олцоод тэгээд энд хурж ирж тэр мөнгөөрөө сайхан караокедж архитаж агаарт гадуур тэнжээд тэгээ буцаа явчихдаг нэг тийм дампуурдаг орон байж болохгүй шүү дээ. Дампуурхын тулд иж ирдэг. Тэ бид нар 100 одоо Японоос залуучууд оюутнууд ирлээ гэвэл ярилцлага зохиох хэрэгтэй шүү дээ. Воркшоп зохиох хэрэгтэй шүү дээ. Би тэгж тийм л юм би дандаа бодож л одоо хүртэл ингээд ном бичээд лекц уншаад явж шүү дээ тий. Тэгээ одоо тэр нэг одоо Японы нийгэм чи ирэхэд юм шигөө бүгд даруухан байхгүй болохгүй гэдэг нэг тиймэрхүү зүйл байгаа шүү дээ. Гэтэ одоо даруухан гэдэг чинь өөрөө их осолтой байхгүй юу? Өөрөөр юунд даруухан байгаа вэ гэвэл би тийм их мэдэхгүй шүү. Ер нь хүний амьдралд тийм үү? Хүн тийм их зүйлийг одоо мэдэж авах цаг хугацаа бага шүү. Боломж бага шүү гэдэг тэр юмыг мэдэхгүй шүү, сайн мэдэхгүй шүү, мэдж явахад маш их хэцүү шүү гэдэгт л дараахан биш шүү дээ. Тий. Тэрнээс одоо ямар арх удгүй дараахан гэж байгаа юм бол биш шүү дээ. Би одоо янз бүрийн орнуудаар явж ирээд бүгдээрээ л яг тийм л байдаг шүү. Өө за монголоор үед нэг харин тийм ээ. Би бол тийм нарийн ширээ мэдэхгүй. Шууд мэдэхгүйгээ хэлдэг шүү дээ. Гадаад иргэд шууд л гэдэг шүү дээ. Монгол хүнтэй уулзлаа. Тэгээд бүгдээрээ одоо нөгөө нэг хамаагүй 10 жил хамаагүй ихтэй сургууль төгссөн учраас надтай ингээд бүр ингээд маргалдах гэдэг шүү дээ. Хүмүүс ном уншаагүй. Одоо би Улаанбаатарын олон сэтгүүлчтэй ярилцлага хийжсэн. Ямар ч ном уншаагүй. Тэгээд ном уншсан хүн юм ярихгүй ингээд урдаас сөргөөд маргалдъя л да, мэтгэлцээ л да гэдэг. Аюу санаж штэ манай чи. Аюу амархан дипломтой болчдөг. Аюу амархан сургууль төгсчдөг учраас. Маш амархан. Маш амархан. Тэгээд одоо бол яг тэ интернет рүү ороод янз бүрийн слайдууд, янз бүрийн видео, янз бүрийн үнгүй юмнууд үзсээр байгаа. Тэрнээдээс жоохон юм сурах бол боломжтой болчлоо л да. Интернет бол маш их дөрвөн билсэн шүү дээ. Мэдээлэл байгаа. Чи бол анимашн гэдэг юм уу юу гэдгийг дандаа л мэдээлэл авч байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ мэддэг хүмүүсээс л мэдээлэл аваад байгаа шүү дээ. Тийм. Мэддэг хүмүүсийн хийсэн бүтээсэн. Одоо чи тэрийг өөрийн одоо мэдлэг болгох гээд явж байгаа шүү дээ. Мэдээлэл шууд мэдлэг биш шүү дээ. Information knowledge хоёрын дунд маш том ялгаа байна шүү дээ. Одоо энэ интернет бол сошиал медиа, энэ интернет, энэ бүх юм бол слайд, видео одоо юу гэдгийг. Энэ бүгд бол information багхгүй. Not knowledge.
Knowledge чинь чиний энэ дотор орж байгаад чиний энэ дотор зөрчил үүсээд, шин үүсээд, шинтэй чи зөрчилдөөр. Тэгсээр байгаа чи хамгийн сүүл тэр чин тэр юм байна штэ. За одоо мэдлэг болж эхэлж байгаа байна. Тэгэхээр чинь ерөөхдөө бол хүн тэгэхээр баг алдаж онжиж илүү баг ойлгодог. Маш их олдож явдаг. Яг хүн төрөхдөө юу ч мэдэхгүй шүү дээ. Энэ төрөл юм мэдчихэж байгаа юм шүү дээ. Нас ахих тутам мэдлэгтэй болоод байгаа юм биш шүү дээ. Манай Монгол орчин тэгж боддог байхгүй юу? Хүний ингээд нас ахих тутам тэгээд мундаг болоод идэх байх гэсэн ойлголт яваад идэх байх. Өгшин нас нь ингээд явцсан тийм юм чи одоо юм мэддэг л байх. Аав тэдэн настай юм чи мэддэг байх. Ээж тэдэн настай юм чи мэддэг байх. Үгүй шүү дээ. Нас нь явцсан ч гэсэн юу ч мэддэггүй байж болно шүү дээ. Бүрээс хоосон толгой. За манайх ч ингээд дипломтой болчдөг, профессор болчдөг, дарга болчдөг, амар доктор болчдөг. Тэгээд тэр үндэ мэдлэгийн баталгаа биш шүү дээ. Ямар ч баталгаагүй байгаа шүү дээ мэдлэгийн. Тэгэхээр чи бид нар чи ингээд нэг ийм маш их тийм хэцүү нөхцөл байдал үүссэн байхгүй манай чи. Тэгэл энтэйгээ зуралдаал тэгэл яг тэгэл мохор сусыг илүү дөө гадны янз бүрийн юмнуудыг оруулж ирж тэгэл яг ингээл байж штэ. Аз тааруул ерөнхийдөө маш аз таарах хэрэгтэй Монгол оронд ажиллаж амьдрэх гэвэл азтай байх хэрэгтэй. Одоо ингээд жоохон бусдаас өөр сэтгэдэг. Одоо ингээд хэрвээ жоохон философч юм, уран бүтээлч юм, тийм хүмүүс чи ерөөхдөө нэг жоохон хүмүүсийн гიშгээгүй газараар гიშгэж явцсан хүмүүс эдэг шүү дээ. Одоо жоохон нормал. Одоо энгийн явах замаар бол ингээд явж байгаа шүү дээ. Арай жоохон эсрэг замаар одоо унж тусдаг ч юм уу. Тэгэл тэнцэл битүү аж аргалтай ингээд амьдралаар явсаар ивэл ерөөхдөө бол хүрхгүй юм шиг. Одоо тэр өөрийн гэсэн тийм философи, өөрийн гэсэн тэр бусдаас өөрөө сэтгэдэг байдал бол ерөөсө хүрхгүй юм шиг санагдаж байгаа байхгүй. Одоо ингээд бодоод хахад та ер нь энэ тал дээр ер нь юу гэж бодож зөвхөн дардан замаар ингээд явсаар байгаа. Мэдгүй. Ер нь бол дардан зам гэж тэр хүн их байхгүй л дээ. Дардан зам бол яг энд байх байг гэвэл одоо амтнд л байна. Энд дардан зам байх юм ч боломжгүй. Яг л бид чи хүний нийгэмд ажиллаж амьдарч байгаа учраас. Нийгэм чигээрээ асуудал. Нийгэм дотор зөв буруугаа олж тийм үү? Сайн мууг ялгаж явах тийм амар биш. Чи одоо Японы нийгмийн зөв буруу сайн муу Улаанбаатарт ирлээ хүчингүй шүү дээ. Монголын Улаанбаатарт тэгсэн чи яадгийн боломжтой шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тийм үү? Болгоё гэвэл болдог шүү дээ. За тэрийг аваад чи Японд очиод Японууд тэгээд хэллээд үзэлтэй тий. Болгоё гэвэл юм болдог байхгүй юм тэргээд. Тэгэхгүй шүү дээ. Тэгэхээр чи хүн чинь хүний амьдрал энэ нийгэм бүх юм чинь тийм амар биш байхгүй. Тийм амар биш байхгүй. Зүгээр яг Япон Монгол хоёулаа нэг шашинтай байсан болов нэг бурхантай байсан болов ямар ч асуудалгүй. Тэр тийм биш байхгүй юу? Одоо ч Арабын орнууд шүү дээ. Тийм үү? Тэр орнууд чинь нэг шашинтай байж шүү дээ. Тийм учраас нэг зөв нэг буруутай байж шүү дээ. Барууны орныхан чинь Кристийн шашинтай. Герман, Франц яа вэ? Кристийн шашин. Итали. Тэгээ тэргээрээ зөв буруу нь ялгадаа явж байгаа юм. Бид нар ямар шашин байхгүй, ямар бурхан байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Сэтгэл зүйн одоо яаж ярих вэ? Тэр одоо оюун санааны өөр байдал нь бас нэг. Гэтэ яг хөө тийм байдал байгаа ч гэсэн гэтэ одоо тэр хүний мөн чанар гэдэг зүйлсэд бол ерөнхийдөө бол бас одоо тэрүүгээрээ бас ойлголцоход бас боломжтой л хэл та одоо өрөвдөх сэтгэл гэдэг ч юм уу те ерөнхийдөө. Тэгээд өрөвдөх сэтгэл чи өөрөө одоо надад өрөвдөх сэтгэл чи бас асуудал гараад ирэх байхгүй юу? Өөрөөр Монгол хүн гудамжинд тийм үү хөвч байгаа хүнийг хараад яаж өрөвдөх юм, Япон хүн яаж өрөвдөх юм маш том ялгаа явж байгаа шүү дээ. Өрөвдөд бол за Америк хүн юм уу Герман хүн өрөвдөхгүй шүү дээ. Монгол хүн өрөвдөхгүй шүү дээ. За Монгол хүн бас
Тийм үү? Арабын орнууд очоод энтгэг арабын хүмүүсийг бас тэгж хөрөгдөхгүй шүү дээ. Өөрийнхөө л хүмүүсийг хөрөгдөн шүү дээ. Гэр орныхныгоо. Харийн хүмүүсийг хөрөгдөхгүй шүү дээ. Ерөнхийдөө монголч нөгөө нэг бид нар биш энэ улс орныг ойлгох хэрэгтэй. Бид нар ч байж шүү дээ. Ингээд нэг ай буруу яваад ирсэн баг. Одоо миний энэ Чингисийн эдэг хэрэгтэй гэдэг нэг ном байдаг л да. Энэ дээрээ би яг бичижсэн байхгүй юу? Тэ? Чингисийн эдэг хэрэгтэй гэдэг. Энэ 12 онд бичижсэн. Одоо 10 гаруй жилийн өмнө. Тэр үе чинь Чингис хаан гэдээсэн байхгүй юу? Тэгээ би яг бодсон байхгүй. Тэгээ Чингис хаан хаа вэ? Түүх нь хаа вэ? Ном нь хаа вэ? Тэр чинь 800 жилийн өмнөх юм хэн мэдж байгаа хаан ямар номон дээр биччихсэн байна? Их сурвалжийг харлаа. Их сурвалж ярин олигтой юм алгууд ямар ч баримт баталгаа байхгүй шүү дээ. Тэгээд Монголын хаанч төрсөн юм ч мэддэхгүй. Тэгээд би бодсон байхгүй. Одоо яг чиний хэлдэг шиг тэр мөн чанараа тийм үү? Зөв буруу. Ер нь энэ арт түмэнд яг Арабын Коран, барууны Библи тийм үү? Байбл энэтэй адилхан бидэрт бас ийм ёс суртахууны, ёс зүйн ном хэрэгтэй юм байна. Сургаал хэрэгтэй юм байна. Тэгээд энэ нөгөө Чингис гэдэг байгаа учраас энэ Чингисийн яг тэр сургаалынхаа нэрийг болгочих гэж бодсон. Чингисийн сургаалч. Чингис гэдэг хүн нь над ямар ч хамаагүй. Би Чингис гэж хүн энэ Монгол байсан ч юм байгаа. Би тэрнээс үнэншдэгчгүй энэ. Чингисийн тухай нууц товчоо номонд ч би үнэншдэггүй. Гэтэ хүн надад нэг чухал биш. Нэгэнд хүмүүсийн энэ толгойд орчихсон нэг юм үнэмшил яваад байна шүү дээ. Тэрийн тэгвэл сайхан эргүүлээд хүмүүст залуу үед, шинэ үед бүх залуучуудад зөв буруу сайн муугийн тийм ээ ялгаж хэлж өгдөг сургаал ном болгочвол айгүй хэрэгтэй байна гэж бодоод энэ номыг бичижсэн байхгүй юу. Тий. Чингис хааныг би ерөөсөө тоодгүй байхгүй юу. Хүмүүс тэрэнд айгүй хууртай байдаг. Та Чингис хааныг үүсгэдэг гэдэг. Тэр байсан байгуу надад сонирн биш. Би бол яг Казахстан юм уу Төв Аз тэнтгэл хүн байх гэдэг. Чингис гэдэг нэр тэ хаан биш тэр чинь Кан шүү дээ. Кан чинь ноён гэсэн үг байхгүй. Англиар king бол биш байхгүй. За тэр ч яах. Тэргээр юугаа хийдэг. Түүх шиг худлаа юм байхгүй шүү дээ. Тэгээ бүгдээрээ зогоогоол бичээд байгаа шүү дээ. Тэгээ бүгдээрээ нэг түүхч гэдэг. Тэр олон худлаа номнуудыг. Яс одоо энгийн уншигчдад хүрэхэргүй номнууд гэж бас номнууд байгаа шүү дээ. Тийм чигсаалтын баг тэр нь одоо бид нар ч уншиж болохооргүй тийм хэмжээний. Тэднийг бол бас ерөөхдөө нэг зөвшөөрөлтэй хүмүүс баг уншдаг бах те. Одоо бүр нийгэмд гаргаж болохгүй номнууд гэж бас оюун санааны номнуудаас байгалах гэж би бодож байхгүй ер нь. Яг ер нь биш шүү дээ. Бид нар чинь нэг эсгийгээрээсээ дөнгөж гарч ирээ. Тэгээд бидний чинь орсууд чинь нэг боловсралтай, бичиг үсгтэй, эмнэлэгтэй, сургуультай болгож өгдөө шүү дээ. Хойд орс. Өөр бид нар өөрсдөө юу ч чадахгүй шүү дээ. Юу ч чадахгүй шүү дээ бид чинь. Өнөөдөр энэ орсуудын байгуулж өгсөн социализмыг хувааж идэж хөвчилж авч баяжж чаад л нэг том яриад байна шүү дээ. Өөр юу ч байх. Тэгээ худлаа түүх яриад л худлаа Чингис хаан эцэг үгэж яриад эцэг үгт нь ч байх. Одоо эцэг үгтэй байсан бол миний хараад Монголын тийм үү 100 жилийн өмнөх 500 жилийн өмнөх философчдын зураг байж байгаа үстэй. Байхгүй биш шүү дээ тийм үү. Философийн бичсэн ном ч байхгүй биш шүү дээ. Тэгвэл нэгэнд ийм байхгүй хахад ингэж худлаа ярьж болохгүй байхгүй. Эцэг өвгөд мянган жилийн төрөмөр энэ төр гэж улаанцаа ингэж бас бас их худлаа ярих чинь бас арай л ичмээр байхгүй юу тий. Тэгээд яг ер нь арт түмэн болгон өөрийн гэсэн байж штэ. Нууц бичиг номуудтай тэр тэнч өгөхгүй үзүүлэхгүй. Тийм. Одоо энэ бүгд мэддэг штэ. Одоо тэр чинь төрийн хар хайрцаг, төрийн нууц, тэр улсын өнөөдөр хүртэл өөрөө өөрсдөө арт түмнийг авч явж ирсэн бичиг байгаа шүү дээ. Яаж авч явах вэ? Энэ улс орныг яаж авч явах вэ? Яаж хоолундтай, гашин барилгатай бусдад эзлэгдэхгүйгээр, бусад орны колон болохгүйгээр яаж өөрөөгөө ингэж авч явах вэ? Гэсэн мэдлэг боловсрол сургууль хүмүүжлийн төрийн тийм бодлого байгаа шүү дээ. Төрийн бичиг. Энэ талаар бид юу ч мэддэг. Бид нар чинь дээшээ гарлаа, төрнөө гарлаа, ерөнхийлөгч болно уу, ерөнхий сайд болно уу, мундаг дарга болно уу? Тэгэл идэж уухаал бодно гэхээс энэ арт түмнийг яаж авч явах вэ гэж ярихгүй шүү дээ. Тийм.
Яаж энэ арт өмнөг одоо авч явах вэ? Яаж? Жага одоо энэ сэдвээс жоо хүндэрч магадгүй гэсэн нөгөө нэг одоо ингээд одоо яаж өөрчлөх вэ гэдэг нь хамгийн илүү өөрчлөгдөхэд уян хатан шин чанартай нь одоо залуучууд л гэж би бол бодож байгаа байхгүй ерөнхийдөө бол одоо уян санаанд нь ядаж энэ фреш байгаа гэх юм уу те. Тэгээд энэ тал дээр ерөнхийдөө жоохон залуучуудын сэтгэл зүйр таныг жоохон одоо ярьж болох уу гэдэг асуугаад тэр нэг одоо ерөөхдөө ингээл нэг 20-тэй залуус 30-тэй залуус 20-тэй байхдаа ингээд замаа олог бол 30-тай байхдаа ингээл жоохон улам сэтгэлийн нөгөө хүнд болоод явдаг ч юм уу те. Тийм бол тэрнээс хамаарат одоо ямар нэг юм хит одоо автах те хит гүн автах одоо жишээ нь тэр одоо сэтгэлийн шархаа нэг одоо эдгэх гэж юм хэрэгэлдэг гэдэг ч юм уу те. Одоо арх уух гэдэг ч. Тэр зүйлийг одоо яаж эртнээс ингэж 20 10-д наснаас ингэж хүнийг ингэж одоо Монголын нөхцөл байдалд сэргийлэх гэдэг ч юм одоо зөв замыг нь олж өгөхөд туслах юм ер нь таал тэрэн дээр гэж. Тэр наадах чи одоо бас дараагийн 7 хоногоос нэг бас энд байдаг хэдэн залуучууд яг энэ ярилцлага хийлгээд байгаа юм да. Үеийн тухай, залуучуудын тухай. Одоо яг л бид нар Монгол улс чи одоо яг тэр түрүүн хэллээ шүү дээ. Нөгөө 4 дахь 5 дахь үеийнхэн одоо чирж байгаа гэж. Би ч 3 дахь үе байхгүй юу? Та нарын чи ээж аав өвөө чи нөгөө 3 дахь 4 дахь үе 2 дахь энэ ихний үед бол явж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ч нөгөө маш их мэдлэг боловсрол, маш их сургууль хүмүүжлэр явж ирсэн бид нар шин тийм түүх байхгүй бид нар шин түүхгүй ардсан. Одоо тэгээд шинэ үедээ хүлээлгэж өгөх сургууль хүмүүжил, боловсрол, мэдлэг, танин мэдхүн юу байдгийг, ёс суртахуун юу байдгийг тийм багц мэдлэг уламжлуулан хүлээлгэн өгөх тийм юм байхгүй бид нар чинь. Тэгэхээр чин одоогийн залуучууд за ээж ааваас бол юуж ирэхгүй байна. Эдний ярьж байгаа бол та авах юм байхгүй. За энэ Монгол улсын улс төр болоод тэртээ тэр үрэхгүй. Дэшээ гараад мөнгө авах гэж л орд юм байна. Улс орноо хөгжүүлэхэд бол эдгээр бол толгоонч хөрөхгүй юм байна. Тий одоогийн хурлын гишүүд бол ерөөдөө нэг цэцэрлэгийн хөгжүүлж байгаа шүү дээ. Тин чи улс төрийн асар туршлагатай хүмүүс байхгүй шүү дээ. Нөгөө тал болоод ирэхээр гадаадын нөгөө одоо юу гэдгийг нөгөө инфлюенсер, Instagram одоо юу гэдгийг тэгэл одоо NBA, Champions League одоо юу гэдгийг гадаадын гой юмнуудыг үзэж хараад тэгэл тэр дотор жоохон мансуураад тэгэл явж идэг. Яг одоо яад юм бэлээ яах вэ гэх гоо яг одоо найз нар гэж нэг бүлэглүүд байгаа шүү дээ найз нар. Найз нар чи хоорондоо ерөөдөө нэг нэгэндээ одоо илүү болж, өрхөө болж октод нь нөгөө октодаасаа илүү насан турсан болох гэж. Хөвгүүд нөгөө хөвгүүдээсээ илүү юм үзэж харсан болох гэж нэг нэгэндээ өнгөрч гайхуулаад энэ янз бүрийн юмд аюух болоод байгаа байхгүй. Ялангуяа Улаанбаатар хотод. Тэгээ Дархан хотод ч гэсэн ялгаагүй. Энэ Дарханд явж байхад Улаанбаатарын нэг рок группийн залуучуудын хар тамхин зөөж өгж байгаад би шоронд орсон гэдэг Дарханы залуу байсан. Тэгэхээр энд бол маш их юмнууд одоо ууж хэрэгэлдэг бид нар мэдж байгаа. Тэр нь юу гэвэл уул нь бол тэх бол ямар ч асуудал байхгүй байхгүй юу. Тэр бол зөвхөн чөлөөт цагийн юм байх хэрэгтэй байхгүй. Би юм идмээр байна, сурмаар байна, толгоо өвдөж байна. Гэр орон жоохон хэцүү байна. Ээж авд уур хүргээд байна. Сургууль ямар балаа юм бэ? За тэгвэл орой тэр нэг юмаа хэрэглээд тайвширч. Тэгэл болоо. Тэгэл маргааш өглөө өдөртмийн аж амьдрал руу орсон дээс шүү дээ. Тэгэхгүй тэр чинь тэр чигээрээ бүр донтоод зориг болоод өдрийг зөвхөн тэргүүрээ өнгөрөөдөг болоод эхлэхээр чинь асуудал үүсэж байгаа байхгүй юу? Оюутан байхдаа би пив уудаг л байсан шүү дээ. Гэхдээ оройн цагаар, чөлөө цагаараа тэгэл маргааш хичээл нэ шүү дээ. Тэгээс одоо маргааш өглөө дахиад уугаад эхлэхгүй шүү дээ. Хоёрдугаар дэвтэргүй амьдрал гэдэг хин ч мэдэхгүй. Хин ч ирээдүг мэдэхгүй. Хин ч өөрийнхөө сурсан мэргэжлийг ирээдүйд хэрэгтэй гэдгийг мэдэхгүй. Юу ч мэдэхгүй шүү дээ. Тэрийг өнөөдөр шууд мэдчихсэн хариугаа олчихсан энэ төр байж болохгүй шүү дээ. Амьдрал ерөөсөө л тийм хэцүү штэй ч гэдэг юм уу? Амархан штэй ч гэдэг юм уу? Тэгээд мөнгө олчноо ч гэдэг юм уу? Бүх асуулт хариугүй шүү дээ. Одоо та нар Японд бол залуучуудаас янз бүрийн асуулт тэд мэдэхгүй л гэж хэлнэ. Хэн мэдж байгаа? Ирээдүйг хэн мэдж байгаа? Хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм. Манай энэ залуучууд юу ч болохоор нэг ээж аав гэр орондоо бас жоохон бид нар мэдэн шүү дээ.
асуудалтай, төрөн жоохон асуудалтай ийм болгоод ирэхээр чинь жоохон ингээд нэг шин юм ч юм уу, өөр юм ч юм уу. Яг нэг залуу хүний ер нь тэртэргүй залуу хүн биш шүү дээ. Тэртэргүй амьдрал маш их гутардгийн ихний үед. Яг л багасаа хорвоо ирсэнс амьдралыг их гоё гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Гоё байх, тийм. Өдөр болгон шинж юм аваад ээж аваагаа ч гэсэн аягүй мундаг байх. Зургатаар харж ярьж байгаа нэг том одоо улс төрч бүрс төрч юу гэдэг. Зарим ерөнхийлөгч ерөнхий сайдуудыг аягүй үлгэр жишээг энэ төр болгоцсон явж байгаа шүү дээ. Тий. Би сонгонооч гэдэг юм уу. Тэгэд ийм их байж байгаад гинт ямар муухай юм бэ гэдгийг ч олоо харцдаг баг. Энэ бүх юм ямар муухай юм бэ гэдгийг олоо харцдаг баг. Бараан талын ерөөхдөө олж хараад сэтгэлээр яг хонцог байхгүй юу? Аавгаа ямар муухай юм бэ худлаа юм бэ гэдгийг мэдээд аав хөөх юмд юу ч чадахгүй шүү дээ. Хөгшин аав гэдгээрээ л илүү юм шиг байгаад байгаа шүү дээ. Ээж октод ээжээсээ шууд л гутрын шүү дээ. Аргагүй шүү дээ. Ээж чинь тэгээд мухар сүсгтэн лам ярина. Тэг хүнтэй хурдан суу, хүүхэд хурдан гаргалг ин өөр хэлж ярих юм байхгүй шүү дээ. Тэрнээс илүү чадах юм ч байхгүй шүү дээ. Тэгээд одоо яаж юм залуу хий чинь. Тэгээд яг ерөнхийдөө escape гэж хэлдэг шүү дээ. Тэ нэг зүхтаах. Тэгээд залуучууд ерөнхийдөө тийм зүхтаах модус програмд орчиж байгаа байхгүй. За яаж эндээс явах вэ? Тий. Тэгэл явахын тулд одоо тэр IELTS-аа өгнө үү, TOEFL-аа өгнө үү, HSK-гээ өгнө үү, тий? Оролдоод. Тэгээд гадаад яваа тэгээд яа. Тэгэд бас л нэг өөрхөн амьдрах гал ядж байгаа арттай монгол сан байж л байгаа шүү дээ. Тий? Бас нэг охиныхаа дургу хүргэсэн ээж, өвийнхаа дургу хүргэсэн аав байж л байгаа шүү дээ Японд. Тэгэхдээ тэр нь 70-80% тийм биш байхгүй юу? 20%, 30% хэцүү ээж аваад Японд бол байгаа. Үгүй гэвэл энэ орн яаж ингэж электроник, яаж ингэж банк санхүү, яаж ингэж хөгжиж түрээд байгаа. Яаж ингэж гоё галт дээр бариад байгаа. Тийм, хоосон толгойнууд байсан болов. Яаж Нобелийн шагнал аваад байгаа хоосон толгойнууд байсан болов. Тийм. Бид нар чинь болохоор асуудалд орчдөг баг. Манайх чинь болохоор 70-80% ээж аваад нь хэцүү байхгүй. Нийтээр хэцүү байхгүй. Тэгэхээр чинь залуучуудын асуудал яг үүсчихэд байгаа байхгүй. Тэгээд яг ирээдүйд ер нь гоё юм болно, ирээдүйд жаргана, ирээдүйд өстой гоё гэдэг тэр бас нэг иллюз яваад байгаа байхгүй юу? Ирээдүйд сайн муухай болохыг хэн ч мэдэхгүй одоо. Сайн болосоо ч гэж хүсэж өрөөж байгаа болохоос шүү. Тэгэхээр ирээдүйд сайн ч болсон, муу ч болсон энэ дотор өөрийгөө яаж атайхаа аваад явчих уу гэдэг л чухал болчиход байна шүү дээ. Найз нартаа гай болохгүй шиг, найз нарыгаа ашиглаж мөнгөөр нь тийм үү? Нөгөө юмнуудаа авч өнөртөхгүй шиг, уухгүй шиг. Ер нь жоохон нэг найз гэдэг байгаа чи ерөөдөө тэгэл ашиглах гэсэн л юмнууд явж байгаа шүү дээ. Чи мөнгөгүй гэр орон чи мөнгө төгрөг байхгүй найз байхгүй шүү дээ. Чи ямар нэг байдлаар нэг найздаа ашиглуулдаг учраас ашиглуулчихаар учраас чи найзтай байгаа шүү дээ. Хэн ч ашиггүй бол хэн ч найзлахгүй шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудын асуудал бол тэр л байхгүй. Битгий хоорондоо найзл гэж л хэлмээр байгаа. Найз гэдэг юм чи утгагүй шүү гэдэг л хэлэх гээд байгаа байхгүй. Ном уншихтаа найзлж болно. Мэдлэг боловсрлоор найзлж болно. Одоо нэг найзтайгаа ном ярьдаг бол гоё л байна. Энэ одоо Хегелийн философи ном. Phenomenology of Mind гэдэг. Хүний ухааны феноменолог гэсэн ном. Ийм олон зуун номнууд, ийм их номнууд байхад чинь өөрийнхөө ухааны талаар мэдэхгүй явж ийн гэж харамсалтай байхгүй. Энэ хүний ухаан гэдэг тийм амар биш байхгүй. Тийм учраас философи биш. Тийм учраас энэ дэлхийд ийм их ном бичигдэж шүү дээ. Хэрвээ хүний ухаан ойлгомжтой, хайр дурлал ойлгомжтой, амьдрал ойлгомжтой байх юм бол яахан кино фильм хийж яах юм? Уран зохиолын ном бичиж яах юм? Энэ олон мянган ном бичиж хэвлүүлж яах юм? Бүх юм ойлгомжтой юм бол бүх юм ойлгомжгүй учраас энэ номнууд чинь бичигдээд байна шүү дээ. Энэ дэрийг уншиж хагаад жоохон ойлгомжтой болгох гэж хичээгээрэй л гэж байна шүү дээ.
Тэгээс бүх юм ойлгомжтой бол одоо өстой тэр шиг тэр бол өстой тэнэглэл шүү. Юу ч ойлгомжгүй шүү. Коноп дараал болцдог гэдэг шиг тийм коноп байх гэдэг шүү дээ. Тэгвэл гадаад руу MIT-гийн юм уу Harvard-д оюутан болж очиод тэгэл бүгдийг мэдээд авчин тэр байхгүй шүү. Чиний өөрийн чинь толгоогоор орж ижил юм гарч ирж шүү дээ. Эндүгөө оруулаагүй цагт зүгээр цээжлээд дүн аваад диплом аваад тэгээд яваад авах юу ч хэрэггүй. Авч болно шүү дээ. MIT-гийн диплом авч болно шүү дээ. Harvard-ын диплом авч болно шүү дээ. Гэхдээ энэ дотор яах вэ? Энэ доторх одоо яах вэ? Ижиг л орох ёстой шүү дээ. Тэгээд манай Монгол улс чинь улсаараа ижигээ юу ч оруулаагүй байхгүй юу? Цээжлээ диплом авчдаг. Лам дээр очиод гомдлоо мэдүүлцдэг, засуулцдаг. Бөө дээр очиод янз бүрийн асуудлууд хувь заяагаа бас шийдвэрлэдэг. Нэг нам руу ороод мөнгөтэй болцдог. Тэгэл шүү дээ Монголын чинь. Тэгэхээр нам руу ороод мөнгөтэй болоод ирэхэд юу октод бүлдээ түрээд ирнэ. Тэр хайр дурлал хамаагүй шүү дээ тэдэрт. Тэг мөнгөтэй л болов. Тэр одоо Монгол орны амьдрал ингээд болчихж байгаа байхгүй. Ингээл дуусаа. Өөр юм байхгүй Монгол орнд. Одоо тэр нөгөө хүн ерөнхий хэцүү тэгээ асуудалтай ойлгомжгүй болохоор гэдэг зүйл дээр ерөнхийдөө нөгөө нэг хүн чинь нөгөө нэг өнгөрсөндөө харамсаж скол ирээдүйдээ хит хүснээрээ төлөвлөөд идэг ч юм уу те. Гэхдээ яг нөгөө одоо цагтаа төлөвлөрөл бол нэг одоо тийм амар стресстэй ч юм уу одоо ямар нэгэн сэтгэл санаагаар унахгүй гэдэг ч гэсэн ерөнхийдөө одоо цагтаас төлөвлөхөд чинь амар хэцүү юм шиг санагдаж байгаа ерөнхийдөө бол те. Амаргүй. Яг л нэг психолог тийм наадах чинь 100 жилийн өмнө 200 жилийн өмнө философичд, психологчд хэлээд бичсэн байгаа шүү дээ. Энэ бол хүнд хэцүү шүү гэдгийг. Тэг энэ асуудалтай шүү гэдгийг. Бид нар л тэр бүхийг мэдэхгүй тэр номнуудыг орчуулахдаа буруу худлаа орчуулцдаг. Тэгэл бид нар л асуудалд ороод байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр нэг л орн байгаа шүү дээ асуудалтай. Өөрсдийнхөө асуудлыг ойлгохгүй яваа. Монгол улс шүү дээ. Энэ дэлхий дээр Монгол улс шиг ийм асуудалтай орн байхгүй шүү дээ. Бүгдээрээ л юм мэддэг, юм ойлгоцсон, авч усны жолооч ч гэсэн учраа олчихсон. Сайдн ч гэсэн учраа олцсон тийм хүмүүс аахгүй юу? Монгол улс руу ирлээ баахан, хоосон, гинэн хүмүүс байдаг шүү дээ. Яагаад вэ? Яг бол бид нар ч нэг шүтлэг гад, бурхан тий одоо гад гэдгийг одоо бурхан гэж орчуулж болохгүй шүү. Бурхан чинь энэ Ази юм. Гад чинь тэр барууны юм. Кристин гад. Ийм бид нар гад байхгүй учраас бид нар чинь нөгөө нэг зөв буруу амьдралын тухай гинэн ойлголттой болоо. Ирээдүй ч шиг. Хүнд ирээдүй гэж байхгүй шүү дээ. Улс оронд ирээдүй байж болно. Ард түмэнд ирээдүй байж болно. Хувь хүнд ирээдүй гэж байхгүй шүү дээ. Хувь хүн юу байгаа амьдрал байгаа шүү дээ. Хувь хүнд түүх гэж байхгүй шүү дээ. Намтрал байгаа шүү дээ. Гэхдээ олигтойхон намтартай байх хэрэгтэй. Тэр одоо тэр нөгөө амьдрал нөгөө талдаа бид нар чинь нөгөө гад бурхан ийм шүтэн ийм нарийн ёс суртахуун байхгүй учраас нөгөө талдаа бид нар чинь жоохон осолтой байхгүй юу? Осолтой нь юу гэвэл нэг талаасаа нөгөө нэг бүх юм ингээ нээлттэй учраас энэ дотор суучихсан тийм шүтлэг амар бас байхгүй юу? Тэг Япон хүнлийн ийшээ юм оруулахад хэцүү. Маш их түүх амьдралын асар их юм энд нь суудсан байна. Гаднаас баг юм орохгүй Япон хүн лөө. Монгол хүндэд ороо. Нэг баттай юмнууд байхгүй. Тэгэхээр жоохон флексибл авахгүй Монгол хүн чи Япон хүнийг бодвол. Яхтай шинж чанартай гэдэг шиг. Юм оруулахад амархан, онгоолгоо л оруулчих юм. Япон хүнийг онгоож өгөхгүй. А нөгөө талдаа ийм хамаагүй хүмүүс чих осолтой байхгүй юу? Юу ч ихээс буцахгүй. Юу ч ихээс буцахгүй шүү. Гинт л өөрчлөгдөн шүү.
Чи одоо нэг найстай байлаа гэр орныхонтойгоо янз бүрийн монголчуудтай ингээл ойрхон байлаа. Маргааш шал өөр бүтцэн явж шүү. Шал өөр юм ярих шүү маргааш. Тэг баталгаагүй. Тийм л тийм. Одоо гэхдээ одоо ингээд Монгол охин найзтай юу? нэ Охин найзтай юу? тэрийг яхаа. Нөгөө найзтай бол маш осолтой шүү. Мм. Тийм. Яг бол тэд нар чинь нөгөө нэг юу байхгүй учраас нөгөө мораль, ёс суртахуун, ёс зүй байхгүй учраас маш осолтой байна. Нөгөө талдаа юм нээлттэй учраас айгүй флексибл. Яг юмд баригдаад байхгүй. Нэг одоо саяныхтэй жоохон гүцэх юм байгаад байна. Нөгөө нэг гүцэх нь ч бас нэлээ хязгааргүй сэдвэлтэй. Гэхдээ одоо ингээд яг гоо ингээд амьдралд олон бэрхшээл юм гарч ирж байгаа гэж байгаа бүртээ одоо нэг хүний тэр нөгөө unconscious mind гэж байгаа шүү дээ. Ерөөдөө даалт ухамсар ч юм одоо бид нар ингээд ном уншиж буруу орчуулад байгаа шүү. Аха. Чууд буруу шүү. Unconscious гэдэг чинь байж шүү дээ. Consciousness гэдэг чинь ухаан байхгүй. Тэр чинь unconscious гэхээр бидний ухаардгүй гэж байгаа байхгүй. Би өөрөө яг ухаарахгүй байна. Тэрийг хэлдэг байхгүй. Яаж байгаагүй. Ухамсар чинь мораль ёс суртахууны сэдв байхгүй. Тийм дээ. Ерхэд нэг суур ухаан даалт байгаа бидний ухаан гэх юм шийдвэр гаргадаг тий. Нөгөө юу байгаа ш нөгөө айсберг байгаа шүү дээ. Тий тэрний доод яг ил хэсэг нь яг одоо бидний ухааны яг одоо ингээд ухаарж байгаа байхгүй. Aware. Consciousness. Mind. Conscious. Одоо тэр доошгоо даалт харагдахгүй байгаа том хэсэг байгаа шүү дээ. Тэр чинь unconscious байхгүй юу? Бидний ухаардаггүй хэсэг. Даалтлагдсан харагдахгүй байгаа ухаан гэж зүгээр зургалахад даалт харагдахгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Зүгээр зургалж харуулж байгаа шүү дээ. Энэ чинь абстракт шүү дээ. Ухааныг бид нар хүнд харуулах боломжгүй шүү дээ. Зүгээр абстракт байхгүй юу? Одоо чи анимашн хийх гэж тэр чигээр абстракт байхгүй юу? Тэгэхээр тэр хэсэгт юу байдгийг. За тэгэл одоо нэг хүүхэд наас өчтнөө юмнууд явж байгаа шүү дээ. Ээж аавын худлаа ярьсан, багшийн худлаа ярьсан, илээ өдөрт одоо юу байдгийг. Өчтнөө юм явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь эзэн нэгэн цагт чамд хэрэгтэй болон заримдаа чамд гай болно. Тэгээд тэрийгээ чи дарж зохицуулж явахын тулд чамд юу хэрэгтэй вэ? Боловсрол хэрэгтэй байна. Боловсрол гэдэг чинь анханасаа тийм л зорилготой байсан байхгүй хүндрэлтэнд. Өөрийнхөө тэр ухааныг дарж барьж авдаг тийм л болох хэрэгтэй байхгүй сургууль хэмжээл. Наад Японууд ч бол бас л адилхан unconscious-тай байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүнийг бодвол тэрийгэ дарж чаддаг боловсролтой байхгүй хүмүүжлтэй байхгүй. Unconscious нь яг адилхан. Тэрс манай монголчуудах чинь тэр unconscious-а дарж чаддаг, удирдах чаддаг боловсрол сургууль хүмүүжил байхгүй учраас тэрнийг гараад ирдэг байхгүй. Наад Японууд чинь тэргээ дарчдаг байхгүй. Тэр чинь л ерөөхдөө одоо бидний нэг одоо энэ уналт хэцүү үе болгонд ерөөхдөө ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Яаж амьд үлдэх вэ? Хамгийн зөв сонголт нь аль нь вэ гэдгийг сонгож өгöd байгаа шүү дээ. Тийм. Инстинкт, рефлекс. Монгол хүн бол ерөөхдөө амьтналгаараа яваад байдаг. Инстинкт, рефлекс, тухайн surviving тийм үү? Амьд үлдэхсэн энэ амар байгаль чинь амьд үлдэхийн тулд хэцүү шүү дээ. Өвөл хэцүү шүү дээ. Чи мэдж байгаа хөдөө малтай айлууд бол хэцүү амьдрал шүү дээ. Халуус байхгүй. Тийм үү? Өстой над Японууд ч бол дандаа халуун усанд байнд орж байгаа шүү дээ. Чи Монголын хөдөө тийм байхгүй шүү дээ. Битүү шороо шуураад тэгэл цас шуураад л тэгэл эсхий гэр дотроо тэгэл хэдэн сар тэгэл нэг ам зууж байгаа шүү дээ. Тэгэл портортойгоо нэг жоохон нааш тавьж бараа таваар зөөх байх. Ерөнхийдөө бол Монгол энэ амьдрал бол хүн тэсхийн арга байхгүй. Яг энэ малчин амьдрал бол тэсхийн аргагүй амьдрал шүү. Магтаад байдаг би л магтдаггүй. Малчны хүүхэд нэг Улаанбаатарт оюутан болж орж ирэл тэгэл хизээч буцдаггүй шүү дээ. За хамгийн хүүтэн одоо орон чи бараг монголоор хэвж Улаанбаатар чи хамгийн хүүтэн байгаад шүү. Тэгэхээр зүгээр хөдөөтэй болохоор бүр хөтөн л галт. Одоо чи өнөөдөр те одоо ингээл 5 сар болох гэж байна. Яг ингээл Улаанбаатар хотод бас жоохон дулаараад хавар болохгүй л юм. Хавар
Яг хавар бол болоогүй л байна. Тэг зүлэг ногоо байхгүй шүү дээ одоо. Ганц хоёр хол ногоо гарч ирж байна. Тийм зүлэг. Хөдөө бол бүдэ хэвээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ийм гарт ямар психологтой байх нь бас онцлог байхгүй юу? Тийм учраас нөгөө Япон хүний дэргэд Монгол хүний биелээд шүү дээ. Флексибл гэдэг чинь тэр байхгүй юу? Газ гүгээд гарч чадна Монгол хүн. Япон гарч гүөх гэжээд л одоо тэгэл бүдэрч унаад л одоо яад юм. Газ цухтаж чадахгүй шүү дээ. Монгол хүн газ цухтана. Газ ийшээ ягаад л тэр нөгөө нэг Фукушимагийн үед чинь монголчууд чинь бүр нэг мэдсэн чинь бүгдээрээ чамтаамтай хамаг юм барьсан онгоцны бодолд иргэцсэн байсан гэсэн шүү дээ. Тийм хурдан. Японууд чинь ойлгож ядаад сууж явах та. Юу болоо гэдэг ингээд сууж яхад монгол хүн аль хэдийн онгоцны бодлоор оччихсон. Тэр нөгөө нэг яг би бас нэг яг тэр үед нөгөө нэг хүний сонсон л та. Тэгсэн чи японочууд нөгөө нэг айгүй ингээд бүглэрсэн ингээд байхдаа ингээд бөөнөр ингээд 0 доочрж молчрлоо. Тэгээ монголчууд нь бол зүгээр шууд ингээд нөгөө нэг ойроо орж байгаа л газ бизэж өсчдөг. Би хэлээд байж тэр баг нөгөө амтналаг гэдэг чинь тэр байхгүй юу? Амтналаг. Тий. Тэр нь бол тэр ойроо орж ойг бохирдуулахаас айгаад байна шүү дээ. Монгол хүн чинь ойг бохирдуулах гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэр байтхан ингээд нөгөө адиал юмнууд ингээд тараахад Японууд ч ойчилж очиод адиал авч монголчууд ойчлохгүй урдуу дайрдсан гэсэн. Тэгээд биш онгоцны бол дээр очисон чи битүү монголчууд ирчихсэн онгоц дүүрэх гэж байхгүй юу? Тэгсэн чинь дараагийн сэрэг нөгөө флексибл монголчууд чинь шууд усан онгоцны буудлын руу очиод усан онгоцоор солонгос руу явцсан байгаа юм чи. Амар агуу. Амар агуу. Тийм л юм те. Гэтэ энэ нь одоо бидний одоо энэ бүр ДНК-д ингээд яач амьд үлдэх гэсэн тийм шин чанар нь арай хүчтэй яваад байгаа юм шүү дээ. Арай хүчтэй. Энийг л дарах хэрэгтэй байхгүй юу? Энэ одоо өнөөдөр хэрэггүй байхгүй юу? Өнөөдөр хэрэггүй. Тэрний өмнө зүгээр сайхан тайван сууж явах хэрэгтэй байсан байхгүй юу? Японуудтай уулзаад яриад асуудал үүссэн үү? За яа аль би туслахыг дэмжиж яасан гинэ Япон ард түмнэр тийм үү? Орхиж явахгүй гэд байж ах тийм сургууль хүмүүжлэг байхгүй юу? Тийм боловсролгүй байхгүй. Германд байсан Японы оюутнууд бүгдээрээ бүх юм хаяад Япон руу явсан шүү дээ. Очиж туслана гэдэг. Тийм тий. Тийм шүү дээ. Одоо бид нар Монгол нэг тийм болвол Америкт байдаг монголчууд ирэх үү? Бүү мэд. Ерэн гэж хэцүү хаа. Ер нь одоо хүүхдүүдэд ч гэсэн гайгүй боловсролтой болох гээд үлдчихэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө Америкт зарим хүмүүс чинь. Тэгээ боловсролтой болох уу? Хамгийн гол нь Америк хүн л болно шүү дээ. Тэгэхээр Монгол хүний зорилго хүүхдээ Америк хүн болгох юм уу? Нөгөө монголоороо бай. Монголдоо хайртай. Тийм үү? Монгол хүн гээд ингээд магтаад өнгөрөөд идэх чи одоо хайцсан. Хайцсан. Саяных бол бас үнэн л юм л да. Яаж чадсан Япончуудын одоо яг тайван байх гэдэг нь л хамгийн чухал юм байл да тий. Солиоцсон шиг бас ингээд саяных шиг жишээ шиг бас байж болохгүй юм. Тийм амтлагаас салах хэрэгтэй байхгүй юу? Гэтэ эн чинь бас одоо ямар одоо потенциалтай хүн хідэн насан дээр очихоор бас одоо тэр скиллийг сурах гэдэг чинь бас чадвар шиг зүйл байгаа юм шүү энэ. Андгаа нөгөө сургууль хүмүүжил гэдэг чинь тэр байхгүй юу? Залуу үедээ сургууль хүмүүжүүлээд залуу үеийн тэрийг аваад сураад явах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээд сургууль хүмүүжил гэж чинь тэгээд л сургууль хүмүүжил байгаа шүү. Одоо дараагийнхаа үедээ уламжлуулъя. Тийм учраас одоо над Японч цэцэрлэгээс нь эхэлж байгаа шүү дээ сургууль хүмүүжил. Тийм. Тэгээ монголчууд ч ерөөхдөө юм тайван байж чаддаггүй улс шүү дээ. Ерөөхдөө л тий. Нөгөө surviving нөгөө амтналаг нь би ч нөгөө 2012 онд байж хад чинь над дээр бас баахан шашин машины мухарсгийн янз бүрийн хүмүүс нөхдүүд надтай ирж уулзч ирсэн байхгүй. Модар үед нөгөө ресурсантай уулзъя гэдэг. Тэгээ 2012 одоо боллоо. Одоо яг он гарахад дэлхийс нь 2012 он чинь дэлхийс нь гэдэг л шүү дээ. За одоо миний одоо 2012 оны ном юм биш үү? Чингисийн эдик гэдэг. Би ч 10 жил дэсэн шүү дээ. Би чинь бичээд суучлаа шүү дээ. Хөөхи энэ хүмүүс одоо яана тий. Тэг би 10 жил байхад бүр манай тал ангийн хүүхдүүд хичээлд ирэх шүү дээ. Энд чинь дэлхийс өмнө хөдөө явцсан л гэдэг тэгээд сайн тий. Би тэр чинь байж шүү дээ. Улаанбаатарыг сүннэ гэж хэлээг байхгүй юу? Дэлхийг сүннэ гэсэн байхгүй юу?
Улаанбаатарыг сүннэ гэж ойлгоод Улаанбаатараас гарцсан байхгүй юу? Харин тийм. Тэгээд Хөдөө явбал сүннэж амьдрал. одоо яах вэ? Та одоо яа гэж бодож байна? Та одоо яах вэ гэд надаас асуусан байхгүй юу? Тийм. Тэгээ би хэлжсэн. Үгүй яг би одоо тэгэл ингээл сууж хахад тэгэл дэлхий сөнөө дээрээс энэ бетон топ миний толгой дээр унаал. Тэгээд би одоо зүйл дуусах байх таа л гэж хэлсэн. Тэчнэгүүд өчмөр гайхаад тийм хариу хэлнэ гэж бодоагүй байхгүй юм нөхдөд. Нөгөө хүн ихтэй нөгөө өгөх гэж байгаа хариуг нь биш өөр хариу хэлэхээр гайхдаг шүү дээ. Тэгээ хүн нэг юм цочроо авт юм аашин тэр одоо тэр өөрийнх нь ухаанд нь цочрол өгд юм шиг аа тий. Би одоо ингээд өрөөндөө ажиллаа хийгээл сум тэгээд дээрээс тааз нураад намайг алах байх. Манай ээж бол хойно долоон буудалд найз эмэгтэй рүүгээ нүгөөд явчихсан байлээ. Тэнд тонох гээд. Тэгэхээр манай ээж бол яг хуу амьд гарах юм байна. Манай ээж болохоор одоо Монгол ээж нар ямар сургууль хэмжил байх вэ? Өөрөө долоон буудал хойшроо гэр оролт байдаг найз эмэгтэйндээ хонох гээд яваад гисэн байгаа юм чи. Би бол өргөө тэгээд хүүхэд болвол ингээл одоо зүйл дуусах юм байна лээ. Тэр хүн тийшээ очиад гэрт эсгийн гэрт дотор хонсон учраас дэлхий сүнхэд одоо амьд үлдэх юм байлгүй. Тийм л байж штэ хүмүүс чинь. Тийм л байж штэ. Яг одоо үргэлж одоо миний хажууд ч одоо бас багшгүй гэж байгаа штэ. Тэр энэ бол бид нар энэ тайм байж чаддаг бол ард. Энэ бол 3 сая хүн. Тэгээ сургууль хүмүүжлгүй. Тий манай чинь сургууль хүмүүжил гэж явагддаггүй байхгүй. Педагог. Зөвөр л яг ээж авахын хажууд нь хоол унтаа хоцсон нортой явж байгаа л загнуулах цагтаа загнуулаад магтуулах цагтаа магтуулаад тэгэл тэгж явж байгаа л дуусж байгаа шүү дээ тий. Ээж аав нь энэ бол Монгол ёс гэж худлаа айлсныг жоохон айлгаал. Тий Монгол хүн чинь дэгдгийн гэдэг тий. Тэр шалгуудлаа. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр л яг л хүүхэд наснаасаа энэ хорвоо ертөнцтэй яаж танилцсан ямар ч тайлбаргүйгээр тэгэд өөрөө явж өөрөө хан мөргөж өөрөө бүдэрч ингэж явж л амьдралаас нэг юм сурч байгаа байхгүй юу? Сургууль хүмүүжлийн байгууллагаар орж амьдралд суралцдаг байхгүй юу? Танаа над Япон орж бол тэр сургууль хүмүүжлийн байгууллагаар орж тэнд чамд амьдрал зааж өгч байгаа. Годомжаар яаж явдаг? Сандал дээр яаж суудаг? Хүн лүү их царах уу? Доошоо харах уу? Хоол идэхдээ яаж идэх үү? Тэр бүхэн чинь багаас нь зааж шүү дээ. Заахгүйгээр болох боломжгүй шүү дээ. Бид нар чинь заалахгүй өөрснөө гэрээсээ гарч явал тэгэл тийм үү? Өөрийнхөөрөө үзэл аз таарвал аз таарал, аз таарах бол аз таарахгүй. Тэгэл өөрийнхөөрөө нөгөө нэг өөрийн санаа өөртөө зөв. Өөрийнхөөрөө л хүлээж авна шүү дээ. Гэл өөрийнхөөрөө л явчихж байгаа байхгүй юу? Тийм Монгол хүн бол өөрийнхөөрөө явсаар бол дуусч байгаа байхгүй юу? Миний нард байгаа том философчд бол ард түмэндөө маш их сургаж зааж ном бичиж байгаа байхгүй юу? Бид нар чинь ном бичиж сургууль хүмүүжүүлж үлдээсэн өө байхгүй шүү дээ. Өөнөр байхгүй шүү дээ. Ингээд Монгол эрдэнэ багш одоо ард байгаа ерөөхдөө одоо тэр философчд те одоо фантнууд ерөөхдөө бол маш олон хүслээсээ л ерөөхдөө салж одоо нэг сайхан амармаар ахт үедээ амархгүйгээр ном шалч юм уу те хөдөлмөрлөд байсан л одоо тэр нэг хүний хүсдэг зүйлүүдийг ихэнх нь ерөөхдөө одоо хүсгээ байхсан гэдгийг цаашаа өөрийгөө хянаж чаддаг болоод ерөөхдөө тэр байранд одоо очиж байгаа юм санагч байгаа байхгүй ерөнхийдөө тэр чинь бас нэг амьдралыг ихэнх шин чанараа одоо гээж байгаа гэх юм одоо ерөнхийдөө өөрөө хязгаарладаг болж байгаа гэж би бол бодоод байгаа юм л да. Тэ. Тэр хэмжээний хязгаарыг үүсгэхийн тулд ерөнхийдөө бас нэлээд их ном уншихаас гадна ерөнхийдөө амьдрал дээр өөрөө бас нэлээд их юм үзэх шаардлагатай л байна л та тий. Тий, ер нь бол логик гэдэг нэг байдаг ч тийм одоо мэдлэг логик тий. Одоо яг цаанаа юу хэлдэг вэ? Ер нь хүн бас заавал өөрөө биеэрээ бүгдийг үзэх шаардлагагүй гэдэг л тий. Өөрөө урьдчилаад бодоод тэгээд яг үзчихсэн юм шиг
дүгнэлтэнд хүрэх бас боломжтой гэж байгаа байхгүй юу? Заавал бүх юмыг явж үзэх шаардлагагүй. Ер нь ойлгомжтой шүү дээ. Тийм юм чинь тэгжил таараа. Тийм байж л таараа. Тийм. Заавал одоо би өдөө үнэхээр хүйтэн байна уу? Дулаахан байна уу гэж явж үзэх заавал шаардлагагүй. Одоо тэгтээ тэргүй Монгол орн хөдөө орн авар хүйтэн байдаг. Одоо хөдөө бол хүйтэн л байгаа. Дулаахан гэж хуурдагдваа. Тийм. Тэгээ явсан хүн үнэхээр хүйтнийг харчаад хүч ирээд надад хэлж "Гэхдээ та яг өөрөө очиж үзсэн юм шиг яаж мэдвэ?" Гэхдээ би нэг мэдээд ах юм байхгүй зүгээр логик. Тэ одоо яг энэ дээр яг тийм байгаа ч гэсэн бас нөгөө нэг тэр одоо мөсөн уулын тэр юунд нь илүү гүнс шигдэд суулгаж өгөх юмнууд байгаа шүү дээ. Одоо ер нь дэлхийн 2 дугаар дайны үед бол яг ингээ үдцсэн одоо тэрний зовлон юуг үдцсэн хүмүүс бас нэг арай нэг жоохон үзэл санаа одоо амьдралыг үзэх тууштай байдал жоохон хүнд хүчээр байдлыг ерөнхийдөө төсвөртэй болсон байдаг нь жоохон уншаад ч бас энийг бас эзэмшчихээргүй юм шиг санагдаж байгаа байхгүй одоо бол надад дэлхийн 2 дугаар дайны үеийн туулсан зовлонг үдсэн хүмүүс бол жишээ нь одоо чи би Герман юмнууд бол яг ер нь бол яг амьдралын тийм онцгой тэр чинь бол дайн гэдэг бол онцгой болдог. Цөөхөн бол. Тий, онцгой. Тэр бол шал өөр. Зөвхөн ер нь дайнд ийм юм болдсон шүү гэж бол одоо тэгээ бэлдэж байгаа шүү дээ тэр хүмүүсийг чинь. Тий, ийм болдсон шүү. Энийг одоо суралцаж яв. Дайны үе тэгдгэн шүү гэд урьдчилан одоо цэргүүдээр бэлдэж байгаа шүү дээ. Ягаад одоо жил болгон цэрэгт одоо татж авдаг юм. Тэр чинь бол юмыг ажиддаг гэж л дандаа бэлдэж байгаа шүү дээ. Хэрвээ явлаа гэвэл дайм болоо гэвэл ийм хийж өөрийгөө ингэж авъя авч явна шүү. Гэж байгаа шүү дээ. Тийм. Танд өөр нэмж ярих хэлж ярих зүйл байсан. Одоо ирэхэд нэг цаг болж байна. Цаг бол хитэрч байлаа. Нэг мэдсэн зүгээр дайн ярьчихсан сууж байна тийм. Тэгээ дараагийн уулзалт төрөлөө хоёул яах вэ? Засварлах уу? Тэгээ да. За ямар ч байсан дараагийн уулзалтаараа бас дахиад нэг хэдүүлээ. Уул нь хоёулаа ч 30 минут ярилцах хэрэгтэй. Тэгээд цаг бараг өнгөрөөд явчихлаа юм л да. Тийм. За баярлалаа өнөөдөр цаг цаг гаргаж ярилцсан. Баярлалаа. Японоор чи баяртай гэдэг юу вэ? Аригато гозаимашта гэл. За аригато гозаимашта. Ухаан төрөх хэрэгтэй. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарах бол ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэрэгтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тань мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсролгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг.